Сайн уу? Солож юм байна. Та нартайгаа шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Солоо нь сая ханиад хүрээд тэгээд одоо овоо гайгүй идэж гин. Гэхдээ миний хоолой жоох ингээд сонирн болцсон байгаа. Хүмүүс маань шинэ бичлэгээ хүлээж байгаа болохоор амлсан ясаараа ингээд шинэ бичлэгээ хийгээ сууж байна. Тийм болохоор миний хоолойг битгий тоогоорой. За өнөөдөр та нартайгаа ямар зүйлийн талаар ярилцах вэ гэхлээр та нар маань Японд аялж исэн болвол за бас өөр газар улс орнуудад бас мэрсэр байдаг Японы Team Lab гэдэг компани талаар яриад за тэгээд Токиод байдаг хоёр Team Lab-ийн үзэсгэлэн үзсэн хүний хувьд аль Team Lab-ийн үзэсгэлэн нь илүү сонирхолтой байсан жоохон харьцуулт хий гэж бодож байна. Тэгээд удахгүй Японд ирж аялах байгаа хүмүүс болон өмнө нь ирж исэн тэгээд дараа нь бас ингэхээр юу үзэх үү гэж бодож байгаа хүмүүс энэ мэдээлэл маань таалагдах хаа гэж бодож байна. Гэхдээ та Японд ирэх боломжгүй байгаа ч гэсэн бас энэ бичлэгээрээ дамжуулаад за ийм гоё зүйлийг хийдэг компанид гэдэг бас шинэ мэдээллийг авах хаа гэж найдаж байна. За ингээ бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Миний энэ хоолой за бичлэгээ ярьж чадах нь яах нь. Гэхдээ хичээнэ. Ингээ бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Энэ Team Lab-ийн үзэсгэлэнгийн талаар ч юм уу очиж үзэх газрын талаар ярихаас өмнө эхлээд энэ Team Lab гэдэг компани талаар та бүхэндээ жоохон мэдээлэл олгоод хуваалцъя гэж бодож байна. За 2001 онд анх байгуулагдчихсэн тухайн үедээ Токиогийн их сургууль болон Токиогийн технологийн их сургуулийн 5 оюутан нийлж агаад энэхүү одоо агуулгыгаа гаргаж ирж байсан байгаамаа. Тэгээ 2002 оны 8 сард Team Lab гэдэг нэртэй компани яг байгуулж ирсэн байна. Компани байгуулагдаад одоо 22 жил орчим болж байгаа ийм компани юм байна. Дөнгөж анх байгуулагдаж байхдаа за вебсайт, девайс, төхөөрөмжүүд, үйлчилгээний газруудад зориулагдсан бүтээгдэхүүн, утасны аппликейшн, за орон зайн дизайны үйлчилгээ, архитектур, за тэгээд телевизийн зар сурталчилгаа, тайзны чимэглэл энэ төр гэсэн тиймэрхүү янз бүрийн бизнесүүдийн салбаруудтай байсан байгаамаа. За тэгээд тэрнээсээ гадна дөнгөж байгуулагдсанаасаа ахлуулаад дижитал арт буюу одоо цахим урлагийг бас давхар ингээд хийж явдаг байсан. За тэгээд 2002 он яг дөнгөж одоо 2000 он гараад ингээд явж байхад тэдний хийжсэн одоо тэр дижитал арт нь Япон дотроо урлаг соёлынханд бол нэг хүлээн зөвшөөрөгддөг байсан. Тухайн үед одоо тэр дижитал гэдэг зүйл бол хүмүүсийн дунд тэгж вайрал болоогүйсэн үе болохоор хүмүүс яг урлаг талаас нь бараг хүлээж авдаггүй байсан байгаамаа. Тэгээ 2010 оны үед Японы урлаач Мураками Такаши гэдэг хүний саналаар тэр хүн болохоор Тайванд амьдардаг байсан. Тэгээд Тайванд ирж өөрсдийнхөө дижитал артынхаа үзүүлэнг экзибишнийг гаргаач гэснээр Team Lab-ийн хамгийн анх удаага өөрсдийнхөө бүтээлийг Тайванд гаргаж ирсэн байна. За тэгээд тэр гаргаж ирсэн бүтээл нь одоо Японд биш хамгийн анх Тайванд хүлээн зөвшөөрөгдөөд шагнал аваа. Тэгээд Тайваны бүр улсын музейд нь тэр үзүүлбэрүүд нь бас тавигдаж эхэлснээр Team Lab ингээд одоо дэлхийд дахинд танигдсан дижитал арт цахим урлагийн компани гэдгээрээ илэршээд байгаамаа. Team Lab нь одоогийн байдлаар дэлхийд даяар Токио, за тэгээд Шанхай, Макао, Сингапур ингээд орон орнуудын үзүүлбэрүүд нь нийлээд яг 22 үзүүлбэр нь яг одоо ингээд нээлттэй хүмүүс үзэхэд боломжтой байгаа. Тэгээд удахгүй Абу Даби, Дубайд нэгтгэж байгаа юм билээ. За бас Германы Хамбург хотод үзэсгэлэн нэгтгэж байна. Кёотод бас удахгүй нэг үзэсгэлэн ингээд нэгтгэж байгаа юм байна. Дижитал цахим артыг ингэж хуваалцдаг ийм гоё газар байгаамаа. За тэгээд энийг яагаад би ярьж хуваалцъя гэж бодсон гэхээр Токиод бол үзэсгэлэн нь одоо 2 байгаа. За нэг нь болохоор Тоёсууд байдаг, нөгөөх нь болохоор Камиячо гэдэг метроны буудлын дээр байрлаж байгаа Азабу Hills гээд 2024 оны 2 сард ашиглалтанд орсон барилга дотор
байдаг team lab-ын шинэ үзэсгэлэн байгаа байхгүй. Тэгээ тэр хоёулын руу би яваад үзэн хүний хувьд жоохон харьцуулт хийгээд тэгээд та бүхэндээ хуваалцъя гэж бодсон юм аа. За хамгийн эхлээд Toyosud байдаг team lab Planet гэдэг нэртэй үзэсгэлэнгийн талаар ярилцъя гэж бодож байна. Манай их сургуульд сурч исэн нэг банд бүгдээрээ нөгөө сургуулаа төгсөөл ажилд орж байгаа шүү дээ. Тэгэхэд нэг банд маань Team Lab-д ажилд орсон гэд ярьжсэн байхгүй. Тэгээд Team Lab гэдэг компани байт юм байна. Тэгээд тухайн үед болохоор би бас яг юу хийдэг мэдгийг сайн мэддэггүй байсан. Тэр чинь 2000 одоо энэ үзэсгэлэн яг гарч эхлэегүй байсан гэсэн үг байхгүй. Японд 2011 онд төгсөөд анх орж исэн тэр банд. За тэгэл тэрнээс хойш ингээд 2012-13 оноос хойш ингээд Team Lab гэдэг нэр ингээд мэрсэр сонсогдож эхэлдэг болсон. За тэр Toyosud байрладаг Team Lab-ын үзэсгэлэн нь болохоор анх 2018 онд нэгдэжсэн. 2022 оны 100 охиныхоо төрсөн өдрөөр очижсэн байхгүй. Тэгээд ийшээ очижсэн талаараа бас бид нэр влог хийж оруулж исэн. Үзчихсэн хүмүүс бол үзчихсэн баха. За тэгээ миний хувьд бол энэ Toyosud байрладаг Team Lab Planet гэдэг нь бол анх удаага яг Team Lab-ийн үзэсгэлэнд очиж үзчихсэн болохоор маш гоё шинэлэг байсан. Бүр үнэхээр ингээд вау гэд Team Lab Planet руу орж үзчихсэн хүмүүс бол мэдэх бах те орохдоо аимсаа талиад хөл нүцгэн ороо явдаг байхгүй. Тэгээ яагаад хөл нүцгэн оруулж байгаа юм бол гэлтгсэн чинь нэг харанхуй газраар оруулаад шууд бид мэдрэгдээл эхэлж байгаа байхгүй. Тэр нь бүр үнэхээр шинэлэг содон вау гэд амар надад ингээд том сэтгэл төлөвлөжсэн. Тэгээд маш сонирхолтой санагдчихсэн. Ороод ингээд нөгөө өрөөгөөр нь ингээд дамжаал явсан чинь бүр үнэхээр ингээд шинэлэг өмнө нь ингээд очиж үзэж байгаагүй энэ орчин бүрдүүлсэн байсан болохоор бүр үнэхээр гоё таалагдчихсан. За бас хамаагүй ингээд нарийн ширээ юмыг нь бас ярмааргүй байна. Яагаад гэвэл хүмүүс маань өөрсдөө бас ирээд ороод үзэж бид дээр мэдрэх хүмүүс бас ингээд хойшоо зөндөө байгаа болохоор ингээд бүх зүйлийг ингээд детачлаад ярьчих юм бол тэр хүмүүс ингээд шинэлэг биш санагдчих болохоор ер нь жоохон спойлердахгүйгээр ингээд яриад явъя. Гэхдээ хамгийн сүүлд нь би бол энэ хоёр Токиод байрладаг Team Lab-ын үзэсгэлэнг харьцуулаад өөрийнхөө сэтгэлдлийг хэлээд дуусгах учраас тэндээс сонсож байгаад харин аль руу төрүүлж очих уу гэдгээ шийдээрээ. Уцаа сайн цэнгэлж очоорой л гэж хэлээ. Уцаа сайн цэнгэлээд эсвэл одоо янз бүрийн дижитал контент хийдэг хүмүүс ах юм бол тэр контентоо бичдэг камер айгуу сайн цэнгэлж агаад хөл гар юу ээдийн трипод энэ айгуу сайн бэлдэж агаад ингээд авч очиод тэгээд тэнд ингээд бичлэг хийх юм бол бүр супер амар гоё гарна. Заяа Instagram дээр бичлэг нь бүр үнэхээр супер гарна. Яг тэр цахим урлаг гэж юу вэ? Музей зүзэд ингээд уламжлал урлагийн бүтээлийг харахаар ингээд нүдэрээ харахаас өөр юм байдаггүй шүү дээ, тий. Ингээд харин энэ Toyosud байрладаг Team Lab-ын Planet болохоор зөвхөн харах биш, харах мэдрэхүү биш, сонсох, мэдрэх, харах гэд ингээд бүр ингээд янз бүрийн мэдрэхүйг зэрэг ингэж одоо стимуляц хийдэг. Бүр үнэхээр юм шинэлэг урлагийн бүтээл байсан. Тэгээд энд бол бүр үнэхээр сонирхолтой байсан. Токиод ирэх юм бол заавал очиж үзээрэй гэж санал болгох газрын нэг багхгүй юу. За ийм байна. Тэгээд энэс илүү ярьчихаар ингээд спойлердох гээд байгаа болохоор та нар ингээд өөрсдөө ирээд тэр яг өөрийнхөө биеэр мэдрээд үзээрэй гэж хэлээ заяа. За дараагийнх нь Team Lab Borderless хэл хязгааргүй гэдэг утгатай. За энэ болохоор яг Токиогийн төвд Роппонгитай айгүй ойрхон 6 мод гэдэг газартай айгүй ойрхон Азабудай Hills гэж шинэ барилга энэ оны 2 сард ашиглалтанд орсон байхгүй юу. Тэгээд тэрэн дотор нь байдаг Team Lab-ийн одоо нэг үзэсгэлэн гэсэн үг. Тэгээд энэ бас надад айгүй сонирхолтой байсан. Яг ороход ингээд дээр ингээд таазан дээр Team Lab Borderless гэдэг ингээд амар сонио ингээд бичсэн. Тэгээд тэрийг ингээд уцаараа зураг авах ч юм уу те яг нэг ингээ холоос ингээ харахаар яг ингээд агаар дээр тэр бичиг нь ингээ хөвж байгаа юм шиг ингээ харагдчихсан. Амар сонирхолтой байсан. Яг нөгөө нэг зураг моргны ард ингээд капшн хийчихдээ штэ те яг тэрийг ингээд хийцэн юм шиг ингэж харагддаг. Айгуу гоё бичиг байсан. Тэнд заавал зураг авахулаад бас оруулвал гоё юм байлээ. Энэ үзэсгэлэн нь болохоор
одоо ямар ч юм хийх хязгааргүй тэгээд ингээд өрөөнөөс өрөө дамжаад ингээд урлагийн бүтээл нь ингээд яваал байдаг. Тэгэхээр нэг өрөөнд байжсэн ч гэсэн ингээд ерөөсөө уйтахгүй заяа ингээд ээлжлэл амар гоё ингээд өөрчлөгдөд яваад идэг. Энд болохоор ингээд ханан дээр ингээд гэрлэн дээр ингээд урлагийн бүтээлүүд нь явж байгаа шүү дээ. Тэгээд тэндээс одоо чөлөөтэй байгаад шин зүйлийг ингээд өөрсдөө одоо нээгэрэ гэж хэлдэм билээ. Тэгээд энэ бас нэлээд сонирхолтой байсан. Одоо тэр шин зүйлийг бас өөрсдөө ингээд нээгэрэ гэд ороход ингээд сануулга өгчээсэн байхгүй. Тэгээд энд болохоор ингээд гутал мутлаа тайлахгүй гуталтайгаа хамт явдсан билээ. За тэгээд ороод ингээд үзээл хан манд нь ингээд сахилгуудад ингээд хөрсөн чинь тэр урлагийн бүтээл нь ингээд миний хүрсэн газар өөрчлөгдөд одоо юу юм хариу үйлдэл үзүүлээдсэн байхгүй. Тэр нь бүр ингээд амар сонирхолтой байсан. Тэгээд нэг бүр юм амар том өрөө байсан байхгүй юу. Тэгэл тэр нь ингээд жоохон байж байгаа л урлагийн бүтээлүүд нь ингээд өөрчлөгдөөл явж байгаа. Жоохон байж байгаа л ингээд ханнаас ингээд ханзнууд урсаж ирж мэрэл тэгэл тэрэнд нь ингээд хүрэхээр уул гэдэг хан зах юм бол тэрэнд хүрэх юм бол ингээд зургаар уул гарч ирээл солонго гэдэг ханз бууж ирэнгүүт нь солонгонд нь хүрэхээр солонго татаж матаа тэр нь амар сонирхолтой байсан. Тэгэхээр өөрөө тэр хан дээр ингээд одоо үдж байгаа хүн урлагийн бүтээлээ ингээд хийж байгаа байхгүй. Тэр бүр үнэхээр гоё байсан. Тэгээд тэр урлагийн бүтээлийг өөрөө бас ингэж оролцож бүтээж болдог юм гоё байсан. Тэгээд ямар сони ертөнцид ороод ирвэ гэж бодогдчихэв. Бас ингээд орхосоо өмнө мэдээлэл авчгаар сонин штэ. Ямар ч юм нөгөө нэг догтлол байхгүй болчихно. Тэгээд би ямар ч мэдээлэлгүйгээр яваад очсон байхгүй юу. Тэгээд харж ирээд бичлэгийг үзсэн чинь тэр ингээд ийшээ яваарэ, ингэж яваарэ гэсэн дараалал ерөөсөө байхгүйсэн. Тоёсогийнх болохоор ингээд дарааллаараа ингээ явдаг байхгүй өрөөгөөрөө. Сүүлд нэгдсэн энэ Азабудай Hills байдг нь болохоор дараалал байхгүй. Өөрөө хүссэн замаараа хүссэн хаалгаараа ороод ингээ явна. Тийм болохоор нөгөө Team Lab Borderless буюу одоо хил хязгааргүй гэсэн нэртэй юм байлээ. Тэгээд харж ирчээд нөгөө ер нь ямар шүү газар байсан бол гэд ингээд бичлэгийг үзсэн чинь бүр ингээд миний ороогүй хаалганууд амар их байсан заяа. Би тэгээ тэр дотор чинь нэлээ их цаг өнгөрүүлж байгаа шүү дээ. 2 цагийг өнгөрөөсөн бохгүй юу? Хан дээр юм зундаа зураал ингээл тоглож моглол зөндөө удаан тоглосон заяа тэр том өрөөнд нь. Тэгээд харж ирээд ингээ харсан чинь амар дутуу үзсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр бас Team Lab-ийн амар толгойсайтай дутуу үзсэн юмаа дахиж нөхөж үзүүлэхэд дахиж очиулах байхгүй юу? Тэгэд үнэхээр таалагдсан болохоор үзээгүйгээ үзийгээд хүн дахиад очино штэ. Би сая очихдаа бол ажлынхаа нэг ихчтэй очисон байхгүй юу? Дараа очихдаа бол хүүхдүүдэд дагуулж очиод тэгээд нөгөө орж үзээгүйсэн өрөөнүүдээрээ ингэж орж үзье гэж бодож байгаа байхгүй юу? За энэ бас ингээд айгүй сонирхолтой байсан. Энэ нь болохоор тухайн хүний оролцоотойгоор яг тухайн мөчөд тэр одоо дижитал артыг өөрөө бүтээн гэсэн үг байхгүй. Тэр нь бүр айгүй сонирхолтой байсан. Toyosoгийн Team Lab Planet руу төрүүлж очих уу? Эсвэл Azabudai Hills-ийн Team Lab Borderless руу төрүүлж очиж үзэх үү? Тэгээ энэ хоёр чинь амар алдартай заяа. Одоо жуулчид амар их болцсон байгаа болохоор тасалбар нь ерөөсөө олтгой болсон. Ирэхээсээ өмнө за Японыхоо визийг авчиад яг пледээ авчиад ирэх чинь тодорхой болсон байгаа бол эхнээс тасалбараа онлайнаар захиалаад авчаарай гэж хэлээ заяа. За тэгээд яг ингээ биеэрээ одоо тухайн урлагийн бүтээлийг мэдрэх дуртай хүмүүс нь бол Toyosoгийн Team Lab Planet руу яваарай гэж хэлээ. Өөрөө тэр урлагийн бүтээлийг, цахим бүтээлийг бүтээлцээр байгаа хүмүүс бол Azabudai Hills-ийн Team Lab Borderless руу яваарай гэж хэлээ заяа. Тэгээ бүр хоёулаа үнэхээр сонирхолтой байсан. Яг ингээд тэнцүү. Би одоо алинд нь илүү оноо өгөөд алиг нь илүү гоё гэж би хэлэхгүй. Хоёулаа гоё.
За тэгээд Toyosu ч өөрөө бас аялал жуулчлалын шин цэг болоод байгаа хгүй. Toyosu-д одоо Team Lab Planet-а үзэнгүүтээ цаашаага Toyosu Senkaku Bandai гэдэг газар бас шинээр нэгдсэн, тийшээ очиж цагаа өнгөрүүлж болно. За Toyosu Market буюу одоо нөгөө загсны том зах чинь бас тэнд байрладаг байхгүй. Тэгээд тэрийгээ бас ингээд давхар үзэж болно. За харин Azabudai Hills нь болохоор яг хотын төвд нөгөө Tokyo Tower энтер гээд хуучин одоо зурагтын антимент юм байсан. Тэгээд Roppongi гээд яг ийм хотын төвд байрладаг болохоор яг ийм хотын төвөөр бас ингээд явж Токиогийн хотын төвийг үзэх сонирхолтой хүмүүс байвал тэр Azabudai Hills руу яваад Team Lab-ийн Borderless-ээ бас үзэж болно шүү заяа. За тэгээд яг ингээд хоёр Team Lab-ыг бол бүр үзээд надад бол үнэхээр вау гэж бодож байгаа. За энэ мэдээж одоо 20 жилийн өмнө те дөнгөж залуучууд гарч ирээ тухайн үеийн хүмүүсийн одоо энэ дижитал юмыг хүлээж авах майндууд нь бол одоо харьцангуй бас ингээд одоо үеийг бодвол жоохон хойрог байсан байгаа байхгүй юу. Тэгээд одоо л ялтчгүй цаг үе өөрчлөгдөд ингээд урлагийн бүтээлч гэсэн ингээд дижиталаар ийм гоё болцсон байна гэдгийг та нар маань бас заавал мэдрээрэй. За тэгээд бусад орнуудад бас байгаа те Сингапур, Шанхай, Тайван энтергээд олон оронд ингээд Team Lab-ын гоё үзэсгэлэнгүүд байгаа. Тэгээд Макао энтерт бас байд юм бэлээ. Зөвхөн Токио гэлтгүй Осака, Фукуокад байгаа. Сая 11 сарын дундуураас эхлээд Ибаракид бүр ингээд гадаа орчинд Team Lab-ын дэлгээс ингээд хийгдэж эхэлсэн байгаа. Тэгээд та нар маань энэ бүр илүү ихийг өөрсдөө судалж мэдмээр ах юм бол Team Lab Art гэдэг вебсайт руу ороод хэлийн англи угаасаа англи юм байна. Ороод хараад үзээрэй. Үнэхээр сонирхолтой шүү. За Токиод удахгүй ирж аялах байгаа хүмүүс ах юм бол Сологийнхаа энэ бичлэгийг баг ч гэсэн одоо тус хүргэсэн бахаа гэж бодож байна. Хэрвээ өмнө нь ирж аялаад Team Lab Planet-ыг үзсэн байгаа бол дараа ирэхээрээ Team Lab Borderless-ыг заавал үзээрэй гэж санал болгож байна. За ингээд энэ мэдчлэн та нартаа Японд бас аялах талаар Японд хаана очиж үзвэл сонирхолтой байх талаар ингээд мэдээллүүдийг бас цуурлаар хүргэе гэж бодож байгаа. Тэгээд илүү ихийг мэдхийг хүсвэл сувагтаа заавал subscribe дараарай. Тэгээд Суулаа Йог гэд Facebook, Instagram-ыг заавал дагаарай. Энэ бичлэг таалагдсан бол сэтгэлдээ үлдээгээд цаашаа шеэрлээд лайк дарахаа битгий мартаарай. Манай сувагт та нарын маань дэмжлэг маш их хэрэгтэй байгаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. Ханаад битгий хүрээрээ дулаахан байгаарай, дархлаагаа дэмжээрэй, баг стрессдэрээ дасгал хөдөлгөөн хийгээрэй, эрүүл хооллолоорой, өөрийгөө хайрлаарай. Та нартай хайртай шүү. Баяртай.